Их авраг давгдоржиг Монгол байтугай дэлхийн мэтэндээ Монголын нэрийг дэлхийд гаргасан хүн цөс ихтэй амгалан догшин галд үлдээ. Давтан ууз би яхаа төгөө би ороод ажилласан юм. Энэ ус нэг шиг. Ороод ус гараа. Ороод хамраа шиг болж надад хүрээ хаашаа гацлаа. Ороод 30 минут яриад би хамраа ойлгож байгаа чинь түн хүмүүс ирсэн хүлээж шнаа чиглэл үү. Хамраа муухай харагдсан шүү дээ. Харин тийм ээ. Ойлгож дотор гараад хэлтэр мэдэхгүй шүү. Та нар юунаас болохгүй шүү дээ гэж. Байгаль тавлаа. Бид нар бол ажлаа хийгээд байж байгаа. Тэр бишиг ойлгоорой. Бишиг ойлгоорой. Бишиг ойлгоорой. Бишиг ойлгоорой. Ахаа бид нар ч ажил хийж байгаа шүү. Та нар биднийг ахаа болохгүй шүү. Бид нар чинь хөөрхөн амтан тэгээд зогсгсон гадна зогсоод хийх юм бол хийгээд байж байгаа. Бид нар чинь хөөрхөн амтан тэгээд зогсгсон гадна зогсоод хийх юм бол хийгээд байж байгаа. Бид нар чинь хөөрхөн амтан тэгээд зогсгсон гадна зогсоод хийх юм бол хийгээд байж байгаа. Хүн оролцохгүй гаднаас бүрсэхгүй л гэсэн олон өөр юм бол байхгүй шүү. Юм гэдэг хоёр талтай. Энд гарсан дүрснээс хоёр зүйлийг ойлгож болно. Нэг талдаа хитрхи хууль бус ирээ цэргүү баримтчилгааг эсэргүүцэж буй монголчуудын төлөөжийг давгаа аваргаар харж болно. Монголчууд бид яг л давгаа аврах шиг уурсан дүргөөцөж байна. Нөгөө талдаа тушаал биелүүлэхэд зогсож буй төрийн цагдаа. Төр засаг нь тэр цагтаг түмний өмнө ингэж л ачааг нь алдагдуулж байна. Сэтгэл зүрхэн дотроо тэрээр буруу юм хийж байгаагаа мэдээд байна. Гэхдээ энэ бол буруу юмаа гэж хэлж мэдээж чадахгүй. Учир нь тэрээр гэр бүлийнхээ өмнө үүрэг хүлээсэн эр хүн. Манай өнөөдрийн төр засаг ингэж л монголчуудаа хоёр талд хуваан хэрэлдүүлж тэмцэлдүүлэн таглан бутаргаж байна. Таны сая харсан бүхэн бол ердөөд Монголын өнөөгийн төр засгийн арчаагүй бодит байдлын дүр төрх юм. Энэ байдлаа засахгүй л төвчээрд хязгаар гэж би нэг л дүрлзээд ирсэн монгол хүний хилэнгийн галыг харин хямгаанчгой зогсоож дийлэхгүй юм байх шүү. Бодогтун санагтун.